Би ч юм сайн байх гэдгийг найдаж байна. Тэгээд би сүүлийн хэдэн хоног нэлээд уналтанд орсон. Нэлээд нойрны асуудалтай, нэлээд ингээл оройтж унтаал, бараг заримдаа нойргүй яваал. Зүгээр л өөрийнхөө асуудалтай тэмцэгээс айгаад ч юм уу зүгээр өөрөөрөө сатааруулаад ч юм уу те өөртөө туслахгүй зүгээр л ингээд асуудлуудаас зүхтаад байсан. Тэгээ би тэрийг өөрөө мэдчихсэн ч гэсэндээ зүгээр л өргөжлөө тэр зүйлүүдийг хийгээд байсан. Тэгээ зүгээр л ямар нэгэн өөрчлөлтийг хүссэн, ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсээд ерөнхийдөө бол надад нэг бодол болон нэг тийм нэг зүйлийг би ойлгож авсан. Тэрний юу гэхээр чамаас өөр аврах хүн гэж байхгүй. Хинч чиний төлөө чам шиг чамайг бодож магадгүй хинч чиний өмнөөс чамайг гоё амжилттай болгох юмсан, чамайг сайхан болгох юмсан, чамайг glow up хийх юмсан, чамайг тийм мундаг гоё хүн байгаасай гэж өмнөөс чинь хөдөлмөрлж хичээх хүн хинч байхгүй. Магадгүй чиний эцэг их чам санаа зовно. Гэтэ чи нас явахын хэрээр чи том болохын хэрээр эцэг их чинь байнга чиний хажууд байгаад ээж чадахгүй, байнга чамд хэлээд ээж чадахгүй. Мэдээж тэр хүмүүс чиний төлөө санаа зовно. Гэтэ зүгээр л чи насанд хүрсэн учраас магадгүй чи том болж байгаа учраас чи амьдралаа өөрөө авч явах хэрэгтэй. Чи өөртөө тусалж ижил чи өөрөөгөө бодож ил чи илүү сайхан амьдрч чадна. Магадгүй эцэг чи хитэ удаал хэлнэ. Ингээд тэгээж тэр нь магадгүй чамд ядаргаатай санагдан чи өвгийг нь үл тоон. Тэгэл зүгээр ингээл за надад хамаагүй гэж явж идэг. Гэхдээ яг үнэндээ амьдралын хүлийн зөвшөөрөхөд хэцүү үнүүдийн нэг бол яа харахгүй чиний асуудал хинт чамаа байхгүй. Яг үнэндээ чиний тэр гуниг гутрал, чиний тэр эм орол, чиний тэр хизүү байгаа байдал, чиний тэр азгүй байгаа байдал яг үнэндээ хинт чамаа байхгүй. Хэрвээ чи хэцүү байна гэж хин нэгэн миний хажууд байгаасаа гэж хүсээл, хин нэгэнтэй л хамт баймаар байна гэж хүсээл, хин нэгэн намайг ядаж ойлгосоо гэж хүсээл, тэгэл зүгээр эргэн тойрносоо хин нэгнийг хайгаад байвал яг үнэндээ тэр хүмүүс чамаас улам холдож идэг. Ягаад гэвэл чиний асуудал бол чиний асуудал. Чиний тэр гунигтай азгүй байгаа чинь хинт чамааг учраас магадгүй чи зүгээр л баяраа сайхан зүйлээ тэмдэглэхээр болвол бүх хүмүүс чам дээр очино. Бүх хүмүүс зүгээр л тэрэнд чи хүрэлцэн очиж чамд баяр хүргээд чиний тэр баяртай сайхан байгаа дурсамжийг чинь хуваалцах чаднах. Ягаад гэвэл тэр нь илүү сайхан учраас, тэр нь илүү амар учраас. Зүгээр л тэнд очиод зүгээр ингээд чамд баяр хүргээд гоё стори хийгээд ингээ хөвгчлөлтэй тиймээ ингээ жоохон инээлдээд назгаараад өнгөрөх нь илүү сайхан. Тийм учраас яг үнэндээ чиний тэр зовлон, чиний тэр хэцүү зүйлийг туулах нь үндэ ядаргаатай байхгүй, үндэ хэцүү байхгүй, үндэ зүгээр л тийм ядаргаатай хэцүү учраас хинч чиний тэр хэцүү байгаа байлаа чинь сонсоо чамд юм болоод өө яана тэгсэн юм уу ингэсэн юм уу чи тэгвэл ингээд үзээ эсвэл юу гэдэг чиний төлөө үнэхэр чам шиг ингээд чамайг сэрээгээд босгоо зорилгож сануулаад хажууд чинь байгаа явуудах хүсэлтэй хүн энэ орууд л дээр байхгүй. Чам зөвхөн чил байгаа. Магадгүй миний өмнөх бичлэгүүдийг үзээд би ингээд ганцаараа мэдэрдэг хүн байна, магадгүй ингээд надаас өөр хүн ч гэсэндээ ингээд энэ зүйлийг ингээд мэдэрдэм байна те. Тийм болохоор ингээд санаа минь жоохон ч гэсэндээ амарлаа гэж бодож явах юм бол тэр бодол чинь хэвийн зүгээр ч гэсэндээ тэр байрандаа байгаадаа гэсэн үг ерөөсөө биш. Чи ихнээ муу мухай зүйл мэдрээд хэцүү байгаа юм шиг санагдаад ганцаар зэм шиг санагдсан ч гэсэндээ чи тэр байрандаа байнга байгаад байх ёстой гэсэн үг биш. Байнга байгаад ээж болно гэсэн үг биш. Тэр байдлаасаа аль чатгаараа хурдан гарах хэрэгтэй. Өөрөөсөө нэг зүйлийг асуугаад үзээрэй. Эсвэл өөрөөсөө нэг зүйлийг асуугаад энэ зүйлийн талаар сайн бодоод үзээрэй. Тэрний юу гэхээр бид нар үргэлжил муу зүйлийн талаар байнга overthink гэдэг те. Би бүтлгүүдүүл яана, би азгүй байвал яана, эсвэл юу гэдэг би амжилтгүй байвал яана, би ингүүл яана. Дандаа л муу муухай зүйлээр боддог. Тэгвэл яагаад сайн сайхан зүйлээр бид нар overthink хийж болохгүй гэж. Магадгүй чиний Instagram дээр хардаг, чиний дээр дагаад шүтэж inspiration авдаг хүмүүс нь яагаад чи өөрөө байж болохгүй гэж. Яагаад тэр glow up хийсэн хүн нь, яагаад тэр хамгийн те гоё биетэй хамгийн ухаалган хүмүүст инспирэшн өгдөг хүн нь чи өөрөө байж болохгүй гэж. Яагаад чи байж болохгүй гэж. Яг чамааг юу хориглоод байгаа гэж. Яг үнэндээ чи өөртөө туслаад өөрийнхөө төлөө гүйж чадах юм бол тэр бүх зүйл боломжтой. Тэр бүх зүйл тэнгэрт мөрөөдөл биш. Яагаад заавал нэг л хэвийн байранда би лүүзер нь би харчаагүй амтран бусад хүмүүс надаас илүү гоё амьдарч байна. Энэ хүмүүс гоё юм аа гэж хүмүүсийн инстаграмыг хараад өөртөө гутраал өөрөөгөө толон дараал муу мухуу гэлээл. Тэгэл зүгээр ингээл орондоо хөвтэйл нөгөө нэг иддэг зүйлсээ идэл өөрийгөө муу мухагаар мэдрээл ингээл яагаад заавал тийм байх ёстой гэж. Яагаад заавал чи тэр хүн байх ёстой гэж. Тэгвэл бодоод үзэл та. За магадгүй чи асуудлаасаа хайж байгаа, чи асуудалтайгаа нүр тулгаас хайж байгаа, чи өөртөө тусалж чадахгүй байгаа. За тэгээд чи ингээд скрол хийгээд нойроос ингээд солиод чи оройд ч унтаад тэгээд зүгээр л ингээд фэйсбүүк идэл таргалаад чи өөрөөрөө үнэлэмж нунаал чи бүр өөрөөрөө үзий ядаал. Тэгээд инстаграм ухаал гоё хүмүүсийг хараад за ингээд яваад асуудлаасаа зугтлаа гэж тохоод яг юу дэрдэг юм? Яг юу өөрчлөгдөн гэж бодож байна? Яг юу чамайг дээрдүүлэхийг эсвэл яг юу чамайг аврахыг хүлээгээд байгаа? Яг үнэндээ чамд туслах хүн яг чи өөрөө байхад тэр бүх зүйл чамайг дээрдүүлсэн гэж юу? Магадгүй чи одоо ч гэсэндээ хийж иж магадгүй. Гэтэ яг юу дэрдэх гэж, юу хүлээгээд байгаа, юу сайхан болохыг чи хүсээд байгаа гэж
Тийм зүйл байхгүй шүү дээ. Хүмүүс чиний зовлон хамаа байхгүй. Хүмүүс чиний муу муухай сэтгэл готролтой юм тийм байгаад огт хамаа байхгүй. Тэр хүмүүс чиний талаар бодохчгүй өө нэг хөрхийн амт ингээл явж идэв. За яах вэ тэгэл явж л байгтээ гэл хүн болгон чамаас сайгаа барайл сухтаа. Нэг талаараа бодоод үзэхээр чи үнэхээр өсөөд юм уу үнэхээр ингээд чамд мөнгөний хэрэг гараад чи нэг хүнээс эсвэл таньдаг хүмүүсээс чи мөнгө гуйлаж тэр хүмүүс чамд өгөхгүй байх магад намаагүй их. Яагаад чамд өгөх ёстой гэж чамайг өрөвдөх ёстой гэж чамайг ойлгох ёстой гэж чиний мөнгөгүй байгаа байдлыг ойлгоод өө за энэ ингээд мөнгөгүй хөрх ягаа мэн би ингээд өгөх хэрэгтэй гэж бодно гэж. Ихэнх хүмүүс өгүүлэх. Ихэнх хүмүүс тэр мөнгөөрөө зүгээр л өөр өөртөө наахыг өөр өөртөө амттай зүйл авч ийцэн илүү дээр санагдаж шүү дээ. Яагаад гэвэл чиний дээр асуудал бол чиний дээр асуудал учраас. Тэгэхээр хатууж гисэндээ эвлэрэхэд хэцүүж гисэндээ энэ бол бодит үнэн хүмүүсийн байгаа байдал ердөө л юм байдаг. Чамайг сайн сайхан яваад чамайг глоу ап хийчих юм бол хөөх чи ямар хөөрхөн болсон чи ямар өөрчлөгдсөн, хувцс чи ямар гоё юм, арьс чи ямар гоё болсон, би чи ямар гоё болж байгаа ингээл бүгдээрээ энэ тэндээс магадгүй чатаар орж ирэл уулзгаараа чамайг магтаал гоё сайхан үхэлнэ. Гэхдээ чамайг үзчихгүй байхад чамайг зүгээр л өөр өөргөө зяадад хин нэг нь надад сайхан ингээд гоё сайхан үхлээсээ хин нэг нь намайг дээрдүүлээсээ гэж хүсгэд тэр хүмүүс байхгүй байна. Яагаад гэвэл тэр хүмүүс хамаа байхгүй учраас. Тийм болохоор магадгүй чи зүгээр л амжилттай явж байгаа цагт чи олон хүмүүсээр хүрээлүүлж олон найзтай юм шиг санагдах хэдийч нэг хүчтэй уналтанд орох үед чамаас өөр хүн тэнд байхгүй. Тийм болохоор зүгээр л бүх зүйлийг сүргээр бодгоосоо илүүтэй зарим нэг талаараа яагаад би тэр хүн байж лгүй гэж. Яагаад тэр хүн нь би байж болохгүй гэж дахин өөрөөсөө асуугаад бодоод үзтээ. Бид нар нэг л амьдрна гэдэг чинь. Нэг л амьдраад дуусах юм бол яагаад амьдрал гэдэг энэ тоглоомд би лузер байх хэрэгтэй гэж. Яагаад амьдрал гэдэг тоглоомд би хинч бишээрээ дуусах хэрэгтэй гэж. Яагаад амьдрал гэдэг тоглоомд би ингээд хийхийг хүснээ хийж чадахгүй зүгээр л ингээд арчаагүй царайлал өөрт маань ингээд потенциалыг мэдсээр ээж өөрт маань хиймэр байгаа зүйл байгаа гэдгийг мэдсээр ээж тэр бүх зүйлээ хойш нь тавиад өөрөө өртөөж гар сунгаж тусалж чадахгүйгээр ганц амьдрах амьдралтаа хамгийн муу муухайд орсон ч хамгийн муу муухай зүйлийг мэдрээд бусад хүмүүсийн амьдрал татаархаад бусад хүмүүсийг шүтээд гайхаад эднэр шиг байвал гоё доо гэж хөрхөлтөөр амьдрч дуусах хэрэгтэй гэж. Ганц л амьдрах юм бол зүгээр л тэр хүнийг бай л та. Тэр инспирэшн өгдөг хүн бай. Тэр хүчтэй тэр гоё глоу ап хийдэг хүн бай. Тэр гоё бигтэй хүн бай. Өөрийнхөө хүсэж байгаа хийхийг хүссэн зүйлээ хийгээд тэрэнгүүрээ гялцж амьдрдаг хүн бай л та. Яагаад болохгүй гэж. Тэр хүмүүс чадаад байгаа бол би ч гэсэн чадах хэрэгтэй шүү. Тэр хүмүүс чадаад байгаа бол чи ч гэсэн чадах хэрэгтэй шүү. Чамайг хойсон татж байгаа зүйл бол ердөөсөл чи асуудлаа юунд байгааг мэдж байгаа. Чи юуг засварлж шийдвэрлэх ёстой гэдгийг мэдж байгаа. Гол асуудал нь чи зүгээр л өөр өөртөө туслахгүй байгаа. Тэгэхээр би нуудаад зүгээр чамд инспирэшн өгөх гэж биш. Эсвэл чамайг ингээд заавал ингээ сайхан амьдар, заавал ингэдэг, заавал бос гэж би хэлэхгүй. Би зүгээр л яагаад чи байж болохгүй гэж чамд бүрэн потенциал, бүрэн боломж нь байгаа. Зүгээр л өөр өөртөө тусалж байгаа. Би зүгээр л энийг сануулгыг хүсэж байгаа. Хэрвээ чи зүгээр л би үнэхээр хүсэж чинь гэхдээ би өөр өөртөө үнэхээр тусалж чадахгүй гэдэл лүзер амьдралаараа амьдраад энэ нэг амьдралаа дуусгах хүсчихвэл хамаалга. Тэгж амьдрч болно. Яг л нададаас хамаа байхгүй. Би ч нэ ингээд чамайг ойлгох хичээж байгаач би ямар мэдрэмжтэй байдгийг би үнэхээр ингээд мэддэг учраас би ямар муухай байдгийг мэддэг учраас хүмүүсийн бодит төрх ямар муухай юм бэ би ганцаараа ингээд хідэн хоног ингээд шаналаад ингээд унтчихдаггүй хэцүү байхад миний хажууд хинч байсангүй би тэр мэдрэмжийг мэддэг учраас сайн сайхан яваад ингээд глоу ап хийгээд би маань ингээд гоё улаа сайхан явж аваад хүн болгон үуч ямар гоё битэй юм бэ чиний ингээд эн чинь ингээд сайжаад яваад байна чи яасан гоё юм бэ гэл ингээл өчнөө хүмүүс хэлж яхад би яг үнэхээр миний хажууд хинч байсангүй. Би тэр мэдрэмжийг мэддэг учраас зүгээр л өөр өөртөө тусалж байгаа. Өөр өөртөө туслаад ганц орлого хийгээд нэг амьдрах амьдралтаа хүссэн зүйлээ хийгээд өөрөө өөрийгөө толон тараад энэ яг л би үнэхээр сайхан харагдаж байна. Би үнэхээр секси байна. Би үнэхээр хүссэн өөрийгөө харж чадчихээн. Би үнэхээр хангалуун байна гэсэн өөрийгөө ядаж нэг удаач болов хараасай гэж би хүсэж байгаа учраас би энэ зүйлүүдийг сануулж хэлж байгаа. Тийм болохоор лузер баймаар байвал чиний сонголт нэг амьдрах амьдралдаа хүссэн зүйлээ хийж чадахгүй бусад хүмүүсийг хараад ингээд гутраад явж байх нь чи үнэхээр хүсэж ивэл эсвэл өөр өөртөө тусч чадахгүй бол тэр чиний сонголт. Харин нэрэл би яагаад байж болохгүй гэж яагаад заавал би ийм өрөвдөлтэй амьтан байх хэрэгтэй гэж. Одоо болно, одоо хангалттай. Би өөр өөртөө туслах цаг ирсэн юм байна. Надад байгаа зүйл бол би юм байна. Би өсвөл би өсөх юм байна. Би ядрал би ядрах юм байна. Би хэцүү бол би л хэцүү байх юм байна. Тэгвэл би өөр өөрийгөө харилцах хэрэгтэй байна. Би өөр өөрийгөө босгох хэрэгтэй байна. Би тэр инспирэшн өгдөг, би тэр глоу ап хийдэг, би тэр өөрийгөө удирдах чаддаг, би тэр гой хүнэнд баймаар байна гэж хүсээд тэр алхмыг хийгээд тэрийг зориод явах юм бол би тэрэнд чинь бас баярлна. Чиний сонголтыг хүндэтгээд үнэхээр зөв сонголт хийжээ. Үнэхээр өөр өөртөө тусалж чадж байгаа юм байна гэж бодно. Тийм болохоор сүүлийн удаа асуу яагаад чи тэр хүн байж болохгүй гэж. Яагаад чи тэр инспирэшн өгдөг хамгийн гоё глоу ап хийсэн нь хамгийн тэр гоё биетэй нь хамгийн тэр бусдад инспирэшн өгдөг тэр гоё хүн нь байж болохгүй гэж чамайг хорих зүйл юу ч байхгүй. Тийм учраас
өөрөө өөртөө туслаад өөрийгөө энэ нүхнээс гаргаж ав. Өөр чамаа хинч гаргаж авахгүй. Энийг сайн санах хэрэгтэй. Хүмүүс зүгээр л тэр нүхнээс ч доошоо хараад яана энэ дор байна. Хэцүү байгаа бахта хөөх юм гэж ярина уу гэхээс биш, чамайг харна уу гэхээс биш, хинч чамайг буужчоод тэр нүхнээс чинь татаж авч гаргахгүй. Тийм болохоор өөрийгөө аваар ганц амьдарч байгаа юм чинь тэр хүссэн зүйлээ хийгээд тэр хүссэн өөрийгөө толинд дараад бахархдаг хүн нь бай. Тийм болохоор өөртөө туслахыг хичээ. Энэ бичлэгийг үзээ жоохон ч болов нэг зүйлийг ойлгож аваасаа, нэг зүйлийг бодоосоо гэж би хүсэж байна. Тийм болохоор сайн бодоод өөртөө туслах замыг сонгоорой.